ёс зүйгээр нь татах юм уу, эсвэл эрүүгийн хариуцлагаар татах юм уу, одоо үндсэн хууль заасан үндслүүдээр татах юм уу гэдэг асуудал нь өөрөө тусдаа асуудал байхгүй. Тэгэхээр энийг улсын их хурлын түвшинд одоо их сайн хэлцэж ярих хэрэгтэй. Ер нь улсын их хурлын дархлаа гэдгийг өөрсдөө их зөв ойлгомоор байна. Улсын их хурлын дархлаа гэдэг нь улсын их хурлын нэр хүнд юм уу? Эсвэл бол хараа тусаар саналаа өгөх. Одоо ихтэй тэр гишүүдээс бүрдсэнийг дархлаа гэж үзэх юм уу? Энэ зүйлүүд дээр их тийм сайн төвлөрч ярих ёстой. Тэр ч утгаараа одоо өнөөдөр улсын их хурл дээр хилцэх асуудал хилцэгдэж байна. Улсын их хурлын гишүүд асуултаа асууж үгээ хэлээд мэдээ саналаа өгөөж идэгдэх байх. Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсанд та ямар зорилготой вэ? Зарим гишүүд шүмжилж байна тий. Гэхдээ яг янз янзаар л харж байгаа байх. Одоо нөгөө хамрах хүрээтэй холбоотой асуудал шүү дээ тий. Институт хоорондын одоо харилцаа хамааралтай холбоотой, хязгаарлалттай хүрээ хязгаартай холбоотой асуудал хөндөгдөж байна. Жишээлбэл одоо ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах асуудлаар парламент асуудал дэвшүүлж ярих нь зөв үү? Парламентын эрхийг хязгаарлах асуудлаар ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барих нь зөв үү гэдэг асуудлууд яригдана. За мэдээж одоо өчигдөр бол энэ улсын их хурлын дарга тодорхой одоо улсын их хурлын гишүүдтэй уулзаад магадгүй үндсүүлийн зөрчил байхыг үүсэхгүй гэдгийг өөрөө ярьсан байлээ. Бямцх дарга. Тэгэхээр магадгүй энэ хууль батлагдсны дараа хэрэг батлагдвал энэ өөрөө үндсүүл дээр очих эрсдэлтэй шүү гэдгийг улсын их хурлын дарга үзсэн байна гэсэн үг шүү дээ. Тийм гих мэтчлэн ингээ гишүүдийн дунд олон янзын яриа бай. Гэхдээ яг энэ бол одоо дөнгөж хилцэх хэсэг асуудал явагдаж шүү дээ. Гурван шатны хилцүүлэг явагдана, эцлэн батлах хүртэл маш урт хугацааны процесс явагдана. Гагцгүй биднээс юуг ойлгох ёстой юм гэхээр дархлаа гэдэг нь яг юу юм бэ гэдгийг л ойлгох ёстой байхгүй. Улсын их хурлын нэр хүндийг дархлаа гэж үзэх гээд байна уу? Хараа тусаар саналаа өгч чаддаг гишүүдтэй парламент байхыг дархлаатай парламент гэж үзэх үү гэдэг энэ логик дээр л бид анхаарах ёстой.